цаад өнөөгийнхөө тогтолцоод орё. Энэ 2012 он гэдэг бол монголчуудын хувьд бас л түүхэн гэж хэлж болохоор цаг ирсэн. Гадаад дотоод хүчин зүйлд бүрдчихсэн. Одоо бид ингээд бүр 20 жил тэг сайн ярьдаг, хөөрдөг, одоо ч гэсэн ярьдаг, хөөрдөг хүмүүсийг бид нар нэрийн заагаа шүүмжлээл бодоод ингээд байгаа маань битгий бид нар дартуур биентэйгээ дайсагналцаач. Гашууч гэсэн үнэнтэй нүүр тулж сураач. Гашууч гэсэн үнэн энэ харьцангуй үнэнлэхүү туйлын үннүүдийг ойлгооч. Энийг ойлгосон цагт бидний эвлэлтэд нийлэх цаг их илүү хурдан болно. Хэдэн хэзээ эвлэлтэд нийлж энийг хурдан ухаарч хүчээ нэгтгэсэн цагт бид нар сайхан болно. Гадаад хорвоо майж жам насныхоо юу орох байхгүй юу? Замдууга. Тэгэхээр одоо ингээд дахиад дотоод ертөнд дотоод Монголынхаа нөхцөл байдал тааруулаад ярихад энэ жилийн сонгуульд гэдэг бол хамгийн сүүлийн колоничлогчийн технологиор биднийг зарих гэж оролдож байгаа тэгээ сүүлийн шат байх ёстой. Тэнгэр үүлээ хийчихсэн. Монголчууд сэрчихсэн. Монголчууд одоогийн төрлийн тогтолцоог бол өөртөө зүгээр томьёолж зөв хийж чадахгүй болохоос биш. Оюун санааны хувьд бол манай хүн амын 99% нь хүлээн зөвшөөрөхө болчихсон байгаа. Энэ тогтолцооныхоо толгой дээр сууж байгаа хүн ч өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Сүү Батболдон ч тэр Элбэг Дордон ч дотроо бөөн зөрчил байгаа. Энэ олон алдаа цогц гажиг өөртөө мэдээд байгаа бас. Мөн ганцхан тэрийг нэгдүгээрт одоо энэ шахагдсан байж байгаа алба амьдрал эдгээр шахаад бодох зүйлийг нь өгөхгүй байгаа эдгээрт. Яг энэ 4 жилийн залий чинь гол юм дээр шүү дээ. Хүний ерөөсөө юм бодох цайгүйгээр байхын. Тийм болохоор энэ зам явж миний сонголт биш. Төргээд инхээр яг дорныхан чил Монголд болохгүй. Яг Монголын төр гэсэн ойлголтыг буцаагаад хайхаар байхгүй. Тэнд бол засаг лирик шүүх гэсэн нэг бахан санаас нэг бодлоод байгаа байхгүй. Тэгээд дараа нь яаж юм гэхээр төр бол би гэсэн нэг юм афоризм болоод ирж байгаа байхгүй. Тэр бодлоо төр бол би гэж төр бол жаа. Тэгэл тэрэн гутал манайх яг буцаад хүнжилж ойлгож байгаа. Жишээлбэл буцаад эдэртэйгээ дээдстэйгээ харьцахтай юу төр бол эдэр юм байна гэж хараад байгаа. Гэтэл төр бол өөрөө ард нь өөрөө байгаа байхгүй. Тэ? Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм хүн ийм энэ бол монголчуудад бол шал ондоо хийсээр ойлгондоо. Жишээлбэл юуных Гитлер нэг төр гэдэг аяг сонд толгосон байдаг байхгүй. Төр гэдэг бол өнгөрсөн төв хийгээд одоо байгаа бодит байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд ард түмний хамгийн байж болох хамгийн дээд одоо цогцгол цэнгэлийн мандат өргөжүүлэх тийм нийлдэр цогт тийм нэг байхгүй. Чи дөрөв дэх ойлголтыг баруунаас хайгаад хахад Гитлерийн Майнкрафтээс ганц ийм л үлдчихэж байгаа байхгүй. Тэрнээс өөр тийм байхгүй. Гэтэл Гитлерийн тодорхойлт бол одоо бидэрт бол жишээлбэл монголчууд айгүй буухаар юм байгаа зү. Тэ? Гэтэл манайхан төрийг дээр байдаг хэдэн нөхдийг гээд төр засаг гээд эднийгээ сайжруулах гэдэг. Нөгөөдүүл нь сайжрна гээд алил үнэтэй сайн сургуулиудыг хамрагдах гэдэг. Гэтэл хамгийн үнэтэй сургууль нь Манкурдын Макурдыг бэлтгэдэг гэдэг. Хүмүүс оюун санааны колоничлаад байгаа боловсролын тогтолцоог үзчих. Тань сайн бодороо. Бүх сургалтыг төлбөртэй болгоод хамгийн үнэтэй төлбөртэй сургуулиуд нь тэр нөгөө нэг алдартай Харвард энэ нь болохгүй та. Тэгэхээр тэр Харвардын мөнгийг төлөх $500,000 Аз Африкийн хэн олох вэ? Нөгөө нэг л өөрчлөлтөн золно шүү дээ олигархууд нь. Мөн үү? Тэрээс жирийн өндөр хүүтэй зээл, өндөр татвар зоногдчихсан байж байгаа шударга сэтгэлтэй хүмүүс нь тэр $500,000 цуглуулж хүүгээ явуулахгүй байхгүй хүүхдээ авч чадахгүй шүү дээ. Мөн үү? Тэгэхээр хий явуулах юм. Айгу хэлбэр гарын үсгээр амьдэрдэг их нутгаа зардаг хүмүүс нь хүүхдүүд нь явна. Тэгэхээр тэд нь төгсөд ирэхээр одоо манай боловсролтой хэлээд байгаа шиг хизээч юм ойлгохгүй анханасаа тэг эцэг нь өөрөө тэр хүүгээ явуулах мөнгөө яаж олсон тэрийг хүүнээсээ яг сайхан тэр үгээр нь хэрэгжүүлэх Манкурд ирэх байхгүй та. Тийм учраас бидний яриад байгаа тэр янз бүрийн Харвард, Марвард элдвийн төгссөн хүмүүсүүд одоо Монголыг устгахаас биш нэмэр болохгүй гэдэг байгаа чи гол санаа нь цаа санаа нь тэр. Яагаад Харвард, Кембриж гээд алил үнэтэйг нь төгсөөд ирсэн улсыг жинхэнэ Манкурдын Манкурд нэр нь эд Монголыг устгахаас бус нэмэр болохгүй гээд байгаа юм бол та дотоо нэгийг бодож хоёрыг тунгаан дууцай. Энэ хүн үнэхээр тийм муу менежер гэж юу? Магадгүй хамгийн сайн менежерч байж болно.
Сайн менежерт байж болох бүх шин чанарыг түүнээс харж болно. Гагцхүү удирдлага менежер хоёрт нэг л ялгаа бий. Удирдлага яах шийддэг, менежер яавал түүнийг хамгийн сайнаар хийж болох гүйцэтгэлийн ажлыг хариуцдаг. Тэр утгаараа хийсэн ажлыг гүйцэтгэлээ өчн мэдүүлэх, ажилтнтай ямар хариуцлага тооцох вэ гэвэл ажлаа хэр сайн хийх, хуулийн дагуу ажиллах уу гэдэг хариуцлага тооцно. Харин үнэхээр сайн ажиллаад хуулийн дагуу бүхнээ зараад дууссан хон хэнтэй ямар хариуцлага тооцох вэ? Баяр цогт гэх хэсэг нөхдөд Монгол улсын баялагын санг захиран зарцуулах гэдэг эрх олгож үүрэг хүлээлгэсэн. Эзэн нь ард түмэн. Ард түмэн зөв шийдвэр гаргаж байж төрийн менежмент зөв сайн ажиллана. Боолын боол болох уу, хаатын хаан болох уу, шийдвэр нь таны гарт. Тэгэхээр маш хянуур бодож хөдлөх нь ерөөсөө толгойдоо түмэн бодлого бодож байж хөдлөх нь ард түмнийг өөрийнхөө өмнө хариуцлагатайгаар хүлээх үүрэг болж байна. Оюу толгойн уурхайг зарцуулж ашиглах шийдвэрийг ард түмэн гаргасан. Яаж үр ашигтай ажиллах вэ гэдэг ажлыг томлогдсон засгийн газар гүйцэтгэсэн. 7 хэмжиж нэг огтлох нь ард түмний хийх ажил. Огтлох шийдвэр нэгэнд гарсан бол арын албыг хэрэг эрхлэх алба гүйцэтгэв. Гэхдээ энд нэг анхаарах зүйл засгийн газар томилогдсон ажиллах тэр хүмүүс ч ард түмэн. Ажлын хүндийг үүрч ачааны хүндэд зүтгэжгээд хамгийн ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулад түүнийг яаж тайлбарлан таниулаад аамуу худалж хулгайч гарын үсгээ эх орноо зарагч бэртгчин дөвөрчин олигарх гэж хэлэхэд хэн мэдээж хүсвэ. Тэгээд боловсрол бол хөгжлийн нэг юм гарцаагүй нэг хэсэг. Толгуурах нэг л дээ. Тэгээд хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд яаж юм ойддаг хүн хөгжүүлэх юм уу, юм хаддаг хүн. Тэр түрүүний иргэн хөгжлийн програм нь юу юм? Бодлогын дагуу. Тэгвэл нэг хэсэг манайхан чинь хуульч баахан хуульч гараад эдийн засагч гэж мэрэгжил гараад боловсон хүчнээ бодлогогүй бэлддэг те бодлогогүй бэлддэг. Өстой гоё. Тийм. Юу зааж өгч чинь? Мэдгүрүүлэгч хичээл хийх байгаа. Хичээл хийх дургүй юу? Тарга. Үнэн дургүй юу? Тарга. Америкийн эдийн засгийн бол Джон Гэлбрайт гэж тийм бас алдартай эдийн засагч шүү дээ. Тэр бол бас нэг хүний хэлсэн үг санаанд орлоо л да. Ер нь бол эдийн засаг бол ялангуяа одоо мөнгө санхүүгийн энэ нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийг экспоненциал гэдэг чинь бол байнгын хордтгалтай ийм өсөлтөөр явж болно гэд боддог хүн бол нэг үл солиотой хүн, нэг үл эдийн засагч улсууд л байдаг. Тэгж хэлсэн байгаа шүү дээ. Ингэж ойлгождаг улсууд бол нэг үл солиотой, нэг үл эдийн засагч улсууд л ингэж ингэх ямарч боломж байхгүй. Ягаад гэвэл дэлхийн нөөц баялаг тэ нэгдүгээрт хоёрдугаар хүмүүсийн энэ эдийн засагт бий болгоцсон байж байгаа имийг хэрэглэх энэ хэмжээг бол экспоненциал ямар мөнхөд тасралтгүй статистикгүй өсөж ямар ч боломжгүй юм аа. Өнөөдрийн бол либерал эдийн засгийн гол онол нь бол мөнгөний ялангуяа монетарист онол бол ердөөс яг энэ дээр тогтдог. Тий, үндсэн онол шүү дээ. Тий. Байнгын бол одоо чинь өр зээлийг бол тасралтгүй нэмэгдүүлж байгаа хэвээр. Тэгээд тэр өр зээлийг үйлчлэхийн тулд бол энэ дэлхийн бүх нөөц баялагуудыг бол тасралтгүй хайр гамгүй хэрэгжилж байгаа хэвээр. Хүмүүс байнга хүмүүсийн одоо нуруунд дээр ирж байгаа бол өрийн бол очиад бол байнга өсөж байгаа хэвээр. Энэ онол шүү дээ. Ер нь тийм л юм байна л да. Яг цөөхөн үгээр хэлэхэд шүү дээ. Олон хүн тайлбарлахаар ч гайхаад идэх юм. Энэ хоёрын яриаг зангидбал хөгжлийн програмаар боловсруулахын тулд эдийн засгийн алуурчдыг бэлтгэхгүй, эдийн засгийн алуурчдын золиосуудыг бэлтгэхгүй, аль аль нь сайхан зүйл биш. Тийм болохоор энэ цагийн ажилчин сэхэд алийг ч сонгоход хэцүү. Тэгэхээр өөр юунд найдаж болох вэ? Эсвэл хаа нэгтэй өөр сонголт байна уу? Буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа байгаа гэдэг ерсүүлд одоо орж ирсэн ч гэсэн тийм. Дархлаа гэж юу юм бэ? Яг гоо дархлаа гэдэг нэг тийм миний ойлгож байгаагаар бол нэг хүн болгонд нэг үндэстэн болгонд нэг юм байгаад байгаа шүү. Тийм тэр нь бол дандаа шашин байдаг. Тэр энийг дархлаатай холбоотой бас нэг тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухус үсэг биш тийм ээ. Одоо юу гэдэг баабар их гоёдсон байдаг шүү дээ. Хулгай хийчээд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ. Мухус үсэг биш. Шалгалтанд авахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө
дотроо одоо тэр философийн одоо судалдаг тим юм руу орох хэрэгтэй болов гэж байна. Дархлаа гэдэг нь та илүү оюун санааны дархлаа тал руу нараад байна. Оюун санааны одоо дархлаа. Одоо шин дэлхийд даяар одооноос л тэр экологи гэж ярьж эхэлж байна. Тэр энэ буддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байна. Хамаг ном бүгд хоосон чанар юм бол хоосон чанарт мөн бөгөөс үйл гарч бороо орох, өв сургаж мал тархлах чинь хоосон чанар их гэж юу? Аль бүхэнд хоосон чанар буй болвоос түүнд хамаг утгас буй болоо. Аль бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд юун бэр үгүй болоо. Аль бүхэнд хоосон чанар буй болох түүнд хамаг утгас буй болох. Аль бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд бүх юм үгүй болоо. Номыг цээжлэх нь бус. Номын хүчийг эргэтэн луга хурааж чадах нь чухал юм аа. ертөнцийн зөвлөх тогтлын хамаг одоо нууцыг шинж ухаантчаар тайлдаг физикчд маань, математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв? Тийм ээ? Тэд маань цөмийн физикчд бол дараагаар нь эргээл одоо хоосон чанар руу ороод ирэх жишээтэй. Тэгээд энэ танин мэдхүн маань өөрөө энэ тойрог маань юу үзүүлэх нөхтэй зэрэг угаасаа бид бодиттой юм, бодит бус гэдэг одоо энэ хоёр юмнаас орчлон бүтдэг юм байна гэдгийг л өнөөдөр тийм ээ. Энд өөр сонголтын тухай эд чидийн гайхамшигт хүрч болох тэр л ер бусын мэддэг дуулахын тухайд зөвгөнлүүд бичигдэжээ. Тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байт юм уу? Энэ хүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол Нострадамусын лондоноор үлдээд удахгүй тийм болоо. Гэхдээ энэ ч угаасаа яг нөгөө цаг нь нэрсэн зүйл байхгүй юу? Магадгүй одоо бидний нэг таньдаг мандаг энд энэгээд инээлтэд явдаг гэсэн үндэж тийм хүчин зүйл бууж болох байхгүй да. Нөгөө зам нь бол монголчуудын түүх усаатны үнэт зүйлсийг маш богино хугацаанд дотор хүч шаардаж одоо буцааж ингэж өөртөө зөвгөнлүүдийн үндсэн чиглэл нь биднийг өгтөн буй ирээдүйг эртний соёлт гүрэн урдаас мэдж байжээ. Тэд ирээдүйд ирэх аюулаас сэрэмжлэн алсын ирээдүйг аврах хэтийн төлөвлөлт боловсруулсан байна. Одоо хүртэл түүхэнд тулгарсан нэг том асуудал бол энэ. Эзэн бүдүүлэг байгаад дээд сувер эзэнт гөрөн байгаад. Хизээж бүдүүлэх хүмүүс Европын зохион байгуулалтад сувер тогтолцоо бий болгож болохгүй. Логик үзүүлэлт. Тэгээ одоо хүртэл түүхчид барбар гэж бичдэг хэрнээ сувер эзэнт гөрний бүх ололтыг биччихдэг. Тэгээд эзний барбар байсан гэдгээр авч үтсээр байгаад одоо энэ бол энэ дээр яг зөрчил орцсон баг. Тэгэхээр монголчуудыг би бол өндөр соёлтой хүмүүсийн нэг байсан.